Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Game Point podcast-ыг одоо ялалт 2 Илиотоос хамт та бүхэнд хүргэж байна. Game Point podcast маань подкастын маань энэ дугаар ягаад эрт орж байгааг ойлгож байгаа мэдээж NBA-ийн авраг баг тодорсон 5 тоглолтын дараа Нью-Йорк Knicks баг 53 жилийн дараа NBA-ийн авраг болсон учраас подкастыг ийхөө эрт оруулж байгаа маа. Подкастын ерөнхий ивент тэтгэжээд үеийн хүчний шингэн доктор Joint Movement Colcosum-ийн замун Social Pay ашиглан Apple Pay, Google Pay-гэр гарснаас бүх төрлийн төлбөр тооцоогоо төлөх боломжтой болж байгаа шүү. Ингээд эхлүүлцгээе. Бизнес эрхлэгч иргэн болон байгууллагууд Голомт банк EasyPay-ийн посоор хүлээн авсан орлогынхоо 100 төгрөг тутамдаа 1 оноо цуглуулаарай. Харин цуглуулсан оноогоороо 2 өрөө байр iPhone 17 гар утасны шагналтай суглаанд оролцож, эсвэл дараах шатлалын дагуу купон авах боломжтой. Таныг 2 өрөө байрны шагналтай посын урамшуулалт аянд урьж байна. Голомт банк. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Нью-Йорк Knicks баг цувралын 5 дахь тоглолтод Сан Антонио хотод хожсноор яг л өмнөх тоглолтуудын адилаар оноог нөхөж барьж иргэн ирж ялд байгуулснаар 53 жилийн дараа NBA-ийн авраг боллоо. NBA дахин 8 дахь жилдээ дараалаад өөр баг төрүүлсэн үйл явдал боллоо. Цуврал үнэхээр гоё байсан, гайхалтай байсан, 5 тоглолт тавуулаа гоё өрсөлдөөнтэй байсан. Энэ жилийн плей-офф ч өрсөлдөөнтэй тоглолтууд их гоё боллоо. Энэ жилийн тоглолт юу нь улирал чиний хувьд дүгнэж чад. Бид нар ч дөнгөж сайхан биш үү яг ингээд улирал ихлээд. LeBron James Lakers дүгүүлэхгүй ингээ анхныхаа зургийг явуулсан чи яг ингээд бүтэн улирал ингээд явуулсан. Плей-офф ингээд дууссан, finals дууссан. Бид нар Нью-Йорк Knicks авраг болсон гэж ярьж байгаад би үнэхээр итгэхгүй байна. Ямар цаг хугацаа үнэхээр хурд өнгөрлөө. Тэгээд бид нар ингээд улирлын өмнөх нөө prediction-уудаар Нью-Йорк Knicks-ийг энэ жил яг боломж байгаа. Джейсон Тэрм бэлтгэсэн байгаа. Halliburton бэлтгэсэн байгаа. Яг энэ жил бол нэг юм тийм онгорхой те цаг үе ирчлээ. Тэрийг ашиглаж чадахгүй юу гэж ярьжсэн. Яг тэр зүйлийг ашиглалаа. Үнэхээр сайхан авраг боллоо. Үнэхээр сайхан сизон болж өнгөрлөө гэж би миний хувьд дүгнэж байна. Зөвхөн одоо аврагын цувралын 5 тоглолт өрсөлдөөнтэй болсон биш. Плей-офф тэр чигээрээ гоё байлаа тийм үү? Йоо тэглэв. Миннесота Денверийн цуврал, OKC, Сан Антонигийн цуврал тийм гой цувралууд байна. Нью-Йорк Knicks Атланта Хоксийн цуврал ч гэсэн гоё явуулж байна. Гэхдээ эртээ 4-р сарын 28 буюу плей-офф эхлээд 16 баг бүгдээрээ байж хаад Нью-Йорк Knicks багийн авраг авах магадлал ердөө 3% байсан байхгүй. 3% байсан. Энэ юу гэхээр тэднийг ер нь төрүүлнэ гэж фэнүүд нь ч тооцоог байсан гэсэн үг баг л. Яг зөв. Яг зөв. 3 гэдэг бол дэндүү баг дооштой. Харин тэд NBA-ийн түүхэнд тоддоор бичигдэх онцгой улирлыг үзүүлсэн улирал боллоо. 16-3. 13 онгорцсон. Тэгээд биш үү те 2001 оны Lakers 16-1 байсан тийм үү. Гэтэ тэдрийг давсан net rating буюу ашигтай. Одоо тоо үзүүлэлтээр бол хамгийн ашигтай үзүүлэлтийг үзүүлсэн. Бодоод ингээд нэг 3 хожигдсон. Гэхдээ биш үү те Атлантад хожигдсон 2 хожлоо шүү дээ. Нийлээд 2 оноо нийл зүгээртэй. Юурс нэг оноогоор л хож 2 одоо хожигдсон. Тэгээд ингээд бодоод үзэхээр үнэхээр өрсөлдөгч багаас хамаагүй илүү оноо авсан, хамаагүй сайн тоглосон нь Нью-Йорк Knicks байсан юм. Бид бүгдээр ерөөсөө тэр талаар мэдгүй. Ер нь бол publicтэй нийт олон нийт ер нь бол нэг итгэхгүй байсан шүү дээ. Яг би зүгээр 22 онд Warriors 3%-аас тэг season эхлэхээр 3% гэж яагаад авраг авсан хүмүүс ингээ гайхадсан. Гэтэ яг тэр хэмжээнд авчихгүй л тэг. Гэтэл ер нь бол төстэй л үү. Үнэн 3 чад season эхэлж байхад биш. Плей-офф эхэлсэн явж байхад Нью-Йорк Knicks бүхэл улирлжингаа ингээ тоглолцсны дараа авраг авах магадлал нь 3% бооцооны компаниуд үнэлжин гэдэг чинь Нью-Йорк Knicks төрүүлнэ гэж харахгүй л байсан байхгүй. Хоёулаа ч гэсэн хоёулаа гэлтгөө Америкийн хил мэдээлэл за Монголын хил мэдээлэл гэсэн энэ жилийн авраг өрнөд бүсээс тодорноо. Тэр тодорхой гэж хамаахгүй тий. Улирлын түвш ярьсан шүү дээ. Гэхдээ хизэнээс яриа өөрчлөгдөж арай өөрчлөгдөж эхэлсэн байхээр San Antonio Spurs баг Western Conference авраг болцсон чинь окей.
Нью-Йорк Knicks багч нь улиралд 3 тоглоо 2 хожсон баг штэ гэдгээс Яг зөв. бид хоёрын хандлага ч гэсэн өөрчлөгдөж эхэлсэн юм уу? Өмнөх дугаараас NBA Cup дээр бид нар яг адилхан дүр зураг ер нь бол одоо ингээд хараад хад яг адилхан дүр зураг ажиллагдсан шүү дээ. Нью-Йорк Knicks туршлагатай баг Сан Антони Spurs туршлагагүй залуу баг яг тэр харагдсан байхгүй. Тэр ялгаа. тийм. Тэгэд одоо ингээд бодъё л доо. Oklahoma City Thunder, San Antonio Spurs 7 тоглолт хийчихэд амар ширүүрсэлтэн гарч ирчээ тийм. За машиндаа дуусгана. Уусаа бүр San Antonio Spurs-ыг 4-0-д ингээл хүмүүс ярьж илээсэн. Тийм хүлээлт байсан. Яг тэгвэл уусаа л гэхдээ нэг зүйл онцгой байсан баг юу гэхээр New York Knicks баг Boston Celtics Philadelphia 76-ыг шүүртсэн. Cleveland Cavaliers-ыг шүүртсэн. Тэгсэн чинь нөгөө Philadelphia 76 багч нь Boston Celtics-ыг хожиж гачсан баг. Яг зөв. Тэгэхээр эндээс нэг зүйл харагдацсан. Энийг би хэдэн дугаарыг өмнө хэлжсэн. New York Knicks бидний бодож байгаагаас илүү баг байгаа шүү. Яг гэх юм бол яг санийхийг хэлжсэн. Boston Celtics гэдэг багийг чинь бид нар финалд гарч ирэх боломжтой болчлоо гэж ярьжсэн чинь тэр багийг чинь филе хожоод гэхдээ филе хожихдаа 7 тоглолтод очсон шүү. 7 тоглолтод очсон байна. Тэгсэн чинь тэрийг нь 4-0-д машиндад гараад ирчихээр New York Knicks бодтой юм байна. Тэгээд дээрэс нь бүр эн чин San Antonio Spurs туршлагагүй баг эсрэг гараад ирлээ. Боломж байгаа юм биш үү гэж бүр харж эхэлсэн. Тэгээд удирдлын амжилт 2-1 байгааг бас нэг зүйлийг харуулсан. San Antonio Spurs Oklahoma City Thunder-ыг удирдалд илүүрхсээр байгаа л яг тэр амжилтаа плей-оффт харуулсан. Гэтэл яг удирдалд бас 2-1 байсан тэр баг нь финалцаа илүүрхсээр байгаа л дуусчлаа шүү дээ тийм үү? Яг зөв. Би бид хоёр өчтөр тоглолт үзэж байгаад нэг юм ярьжсэн. Яг үдцэн тоглолт яваад нэ. Яг гейм 4. Яг гейм 3. Карл Антони Таунс гараад эхний үе дээр Wembanyama аягүй сайн тоглол, эхний хагас сайн тоглол. Тэгэл 3 4-р үе дээр байхгүй болчихдог. Яг тэр дүр зураг яг харагдсан. De'Aaron Fox байхгүй болдгоо яг байхгүй болсон. Wemby ядардгүй яг Wemby ядарсан. Dylan Harper тоглолтын дөр сайн тоглосон, сайхан тоглосон. Stephen Castle тэнийг алдаа хийгээд асаалт авсан. Яг асуу бүр ингээд кино скрипт бичдэг үл яг бүх юм ингээд скриптийн дагуу болчихж байгаа байхгүй тий. Тэгэл болсон тоглолтууд үйл явдал. Тэгээд өчтөр тоглолтын яг дундуур нэг гоё стат гэсэн. 57% San Antonio Spurs тоглож гисэн. Нэгдүгээр үед. Тий, нэгдүгээр үед. Тэгээд 41 лөө. Тэгээд 38, 34 гэл бүр ингээд буугаад ирсэн баг. Тэр бол тэр юуг харуулж байгаа нэхэр ерөөсөө юу? Туршлага. Одоо ингээд бид нар ингээд туршлагатай одоо авраг болцсон ч юм уу бид нар ингээд сайн тоглогч нэг гэдэг шүү. Одоо LeBron James ч юм уу, Stephen Curry ч юм уу. Яг ингээд эхний хоёр үедэр ингээд намуухан эхэлж байгаа л 3 юм уу 4 дээр бүр ингээд яг ингээд full force-оор ажилладаг шүү дээ. 100% LeBron сүлд нөгөө нас одоо Ахмад тоглож болоод ирсэн ш тэгж менеж хийдэг болсон шүү дээ. Эхний хоёр босдогоо тоглож байгаа л 3 дугаар үеийнхээ дайш эхэлдэг. Эн чинь юу гэхээр туршлага нөгөө менеж хийж штэ өөрийнхөө бие бүтэн цолыг face out хийж штэ. Тэгээд уус нөгөө залуу тоглогч нар гараанаас хурдан гараад тэгээд нөгөө бариндад их муудаж орж идэг л дээр нь одоо анх удаа уралдаж байгаа хүн ч юм уу тийм. Тэгэхээр тэр залуу тоглогч туршлага үнэхээр хэрэгтэй байдгийм байна гэдгийг л харуулсан шигшээ цуурлуулаа. Гэхдээ зур сагсан бөмбөгийн фэнүүд донд миний харж байгаагаар дийлэх нь Нью-Йорк нэг хэсэг дэмжижсэн баг. Дийлэх нь. Яагаад гэх юм бол San Antonio Spurs багийн 90 үе ирж байгаа байхгүй. Дөнгөж эхэлж байна. Эдгээр чинь анхны жилдээ плей-оффт орсон баг штэ. 90 үе дөнгөж ирж байгаа. Гэхдээ тэр туулах туулахгүйгээр шууд авар болчих гэсэн байхгүй. Яг зөв. Чи нөгөө өмнөх дугаар дээр гэсэн Spike Lee ярьж байсан ингээд туулах хэвээр юм эдэр туулах хэвээр. Яг энэ жил бол Нью-Йорк Knicks авах цагнаа гэд. Яг тэр би яг сонсоод амар таалагдсан баг. Тэр яагаад тэгэхээр бүх супер хиронд одоо чи бид нар Batman юм мэднэ. Iron Man, Spider-Man юм дээ. Бүх супер хиронууд яг origin story гэж байдаг байхгүй. Тэгэхээр баатар болдог. Гэхдээ ундаг. Тэнгүүтээ яг тэр унсан даваагаа давж супер хиро болдог шүү дээ. LeBron James-ийг бид нар мэднэ. Michael Jordan-ыг бид нар мэднэ. Shaquille O'Neal-ыг мэднэ. Ямар юутай тулгараад одоо Бартатаа тулгараад тэрийгээ давж исэн мөлий. Яг тэрнтэй адилхан Wembanyama Spurs анхныхаа одоо Бартатаа туллаа. Тэгээ Бартаг одоо үзлээ. Энээс цаашаа бол зөвхөн дээшэл гэхээс ер нь доошоо бол унана гэж бол миний бодоод бодохгүй. Сурлын эхний хоёр тоглолтын Карл Антони Таунс MVP шиг тоглож эхэлсэн. Эхний хоёр бол энэ хөр гайхалтай хэлсэн.
Гэвч тэрнээс хойш байхгүй болсон. Тэгээд тэрний дараа OG Anunoby одоо нэгсэндээ туршлага зааж 2 дахь лидер болж гарч ирсэн. OG Anunoby цувралын дүүрэх тоглолтод тэр хожлын гоолыг оруулаагүй бол цуврал өнөөдөр дуусаагүй шал өөр дүр зурагтай явж явах байсан. Гэхдээ тэрэн дээр OG Anunoby-г тэгэх боломжийг хэн өгсөн бэ гэдгийг дараа нь бичлэгээр анализ хийж гаргажсэн. Тэр боломж нь юу энэ дээрээс үүссэн бэхээр San Antonio Spurs баг яг тэр сүүлийн тоглоом дээр Knicks-ийг яаж хамгаалахыг тоглолчд мэдэхгүй байсан юм бэл. Knicks-ийн тоглолчид талбай дээр гараад ирсэн чинь би энийг авах уу, би энийг авах уу, би инкүүгээ дасгалжуулагч нараас асуугаад хүмүүсээ хоорондоо солиод тэр чинь юу гэхээр тэр хамгаалтанд ерөөсө бэлэн биш байсны шинж байхгүй. Энэ юу гэхээр хамгаалт харьцан дасгалжуулагч ажиллаа маш муу байсан тэр. Тийм учраас OG Anunoby эндээс сувцуул гүйж гарч ирээд ганцаараа самбар товтсон тэр ихгүй. Энэ дээрээс цувралгдсан. Тэгэхээр Spurs-ийн дасгалжуулагчийн баг бас туршлага суух хэрэгтэй нэг алдчихгүй. Яг зөв. Бид нар ингээ харлаа 4 удаа хожигдсон тийм үү? Эхний хожигдол 14 оноо. Дараагийн хожигдол 12 оноо. Тэгээд 12 оноо. Өвшөө 26 онооноос. Тэгээд өчигдрийн тоглолт 16 онооноос босож ирлээ шүү дээ. Тэгэхээр бид нар яалтчгүй төгсгөл хийж чадахгүй туршлага багтаал багийг бид харлаа шүү дээ. Тэгэд OG Anunoby энэ цувралын турш өчтөр статистик харагдсан. Финалийн 5 тоглолтын турш 21 оноо авахта 50%-тэй довтолж 50-аас дээш хүртэл 3 шидсэн. Энд чинь NBA-ийн финалийн тухай яриад байгаа байхгүй бид нар. Энэ бол баг төгс үзүүлэлт байхгүй. Тэгэхээр ингэж тоглож байгаа тоглолчийг өмнө хараагүй. Тэгэхээр OG Anunoby яг харахгүй Toronto Raptors эсрэг Toronto Raptors 2019 онд авраг авахдаа бас иймэрхүү хэмжээний туршлагатай байсан. Тэгээд туршлага сууц байсан. Рол нь ондоо л доо. Тэр чин сэлгэнээс тоглож ирсэн лөө. OG Anunoby. Anunoby. Siakam, Leonard тийм юм уу? Тий. Тэгэхээр ондоо, рол нь бол ондоо. Энд бол яг ингээд гарааны 5 яг чухал тоглож шүү дээ. Үгүй бид нар ингээд эхлэхэд л тэгсэн. За Wemby тэгээ OKC-г бол одоо ингээд гараад Chet Holmgren дээ. Chet Holmgren-ыг бол ингээд дээрээс нь тоглоод гараад ирлээ. Karl Anthony Towns, OG Anunoby хоёр ч ондоо бийтэй. Ондоо хүмүүс шүү гэдгийг хэлжсэн яг тэр л боллоо шүү дээ. Wemby-г хамгаалж хойлоо болоод байгаа. Болоод байгаа. Wemby-г хамгаалж болоод байгаа гэснээс өчтөр Jalen Brunson шагаага баг хуглангаа халдлаа шүү дээ. 5 дахь тоглолт дээр. Тэгэд зүгээр ингээд би тэр Wemby-ийн хөл тавьсныг би санаандгүй алдаа гэж би өөртөө бол бодохгүй байгаа. Санаандгүйгээр хөлөд орно ивцэн гэж би тэрийг санаатай үйлчлэж хараад байгаа байхгүй. Би бас яг тэгж бодож байгаа. Яг би бол яг Wemby-г одоо ингээд энэ хүн одоо dirty player гэдэг чинь dirty player гэж дүгнэхээ жоох эртэл байна л да бид нар дөнгөж 2-3 жил. Энэ гэхдээ плей-офф айгүй их олон тийм бүх. Яг зөв. Өчтөр байж тээ. Би яг ингээд бичлэгийг өсөж одоо маад үжсэж тэр плейг одоо ухраагаад үзэр. Яг өсөрж байгаа одоо бөмбөрөө өсөрж байгаа тэр цэгийг пауз. Яг ингээд хоёр үдээр их өсөрж байгаа байхгүй. Гэхдээ буухта доошоо харснаа ингэж байгаа. Урагшаа хэлж байгаа. Тэр чинь бол нөгөө Bowen лөө химлээ. Bruce Bowen тэгдэг байсан. Тийм тэгээд заа бачуулаа гэрүүл байгаа штэ. Бид нар Kawhi-ын дор яаж хөл тавилаа те. Энэ тоглолтын турш штэ те. Ер нь энэ плей-оффын турш шүүгчний асуудал амар хэрэгтлээ. Тэгээд Адам Silver ч гэсэн уусаа ярьсан. Одоо тоглогчдын нөгөө өрсөлдөөний хороо гэж үүдэг шин. Тэд нар Vegas-д энэ жил 2 өдөр хуралдана. Тэгвэл энэ асуудлаар ярилцсан гэж. Яалч ярилцахаас өөр аргагүй. Энэ үстэй те дөрмөн дээр байдаг имийг хэрэгжүүлэхгүй байхгүй талбай дээр. Одоо жишээ нь Shai Gilgeous-Alexander OKC айгүй их flop гэж яриад одоо унсан тоогийн хүртэл тоолсон шүү дээ зүтгүүчнэр. Тэр чинь флоптх юм бол техникийн алдаа өгнө. Ингэнэ торгоно, мөнгөөр торгоно гэдэг дүрэн байхад тэрийг хэрэгжүүлэхгүй байгаа. Яг тэмтэй адилхан өчигдөр Wemby ингээд алдаа хийхэд flagrant-ыг тооцохгүй гэдэг явд. Ер нь бол за LeBron-ы араас, Curry-ийн араас Wemby юм байна гэдгийг NBA хэдийн одоо шууд болон шууд биш утгаараа зөндөө харуулж байна. Ер нь бол энэ бол golden boy юм байна. Энэ бол өстой хинч хурж болохгүй мэн гэдгийг бол янз бүрээр харууллаа л гэж миний хувьд харсан. Тэгээд зүгээр нэг Wemby юм ярьсан учраас надад бол тэр үл санаатай бол харагдсан. Хэрвээ өчтөр San Antonio Spurs баг хожсон байсан бол би Wemby-г 6 дахь тоглолтод тоглохгүй гэж бодсон. Яг гэх юм бол NBA тэр бичлэгийг ухрааж үзээ тэрэн дээр flagrant foul угаасаа нөхөж өгөхгүй байсан баг. Тэгээд энэ Wemby-г энэ плей-оффт гаргаж байгаа 4 дахь спортын бас алдаа болоод 4 штэ.
бас ийм дүрэн байдгийг энэ жил мэдчихв. Дөрвөн спортын бус алдаа гарах юм бол нэг тоглолтыг үнэн чинь Жишээ нь Green дээр, German Green дээр харсан шүү дээ. 5 оноо нийт 5 оноо алдах юм бол 2 тоглолт гээд жишээ тоглолтын дээрээс харуулж шүү дээ. Тэгэхээр Wemby тим хэмжээний бохир зүйлийг бас энэ юун дээр плей-оффт хийцэн байна. Үнэхээр залуу байна. Одоо ингээд өчтөр ингээд хэвлэлийн баг хурал дээр ингээд never гэж хаяад явж байгаа те. Ер нь бол тэр чинь яг жоохон бүдүүлэг л واخхой. Тэгээд тэр чинь тоглолт дуусны дараа ингээд sportsmanship үзүүлдэг шүү дээ хүмүүс ингээд гар барь те баяр үргээд тэгэхгүй шууд ингээд гараад Isaiah Thomas шүү дээ те. Isaiah Thomas бид bad boy Detroit шүү дээ те. Isaiah Thomas бол Detroit хайж гарч яваад Magic Johnson-ы өдөөс хайж гарч яваад лиг шүү дээ те. Нүрээ бууруулчихсан байхгүй. Public reception гэдэг чинь хамгийн чухал. Хүн одоо ингээд public figure болж байгаа хүн чинь тэрэндээ аягүй сайн анхаарах хэрэгтэй. Isaiah Thomas тэрнээсээ болоод Dream Team-д ороогүй шүү дээ. Тэрнээс тэр үед лигийнхэн шил Америкт тэр чигээр тасгалдсан шүү дээ. Тэгэхээр Wembanyama залуу байна. Гэтэ цаашдаа юу нь бол энэ зүйл дээр бол анхаарах хэрэгтэй гэж би харагдсан өчтөр бол. тийм өрсөлдөөн хортой шартаа байгааг нь ойлгож байна. Гэхдээ спортын тэмцээн дууссан байхгүй. Өрсөлдөөн дууссан байхгүй. Баяр хүргчээ гараа авч болно шүү дээ. Үгүй заавал ёсгүй л дээ. Заавал албагүй. Гэхдээ зүгээр тийм зүйл Нэг хууль өгдөг. хүрдэг эрэхтэй байхгүй. Яг зөв. Тэд Wembanyama-тай бохироор тоглоогүй. Тэд Wembanyama дээр муухай зүйл хийгээгүй те. Тэд зүгээр шударгаар өрсөлдөөд энэ аваргыг хүртэж байгаа байхгүй. Тэд зүгээр өчигтийн дээр хөвлийн хурал дээр хилж байгаа үгүүдийг хараад ч гэсэн би за Spurs юу нь бол сурах хэрэгтэй байсан юм байна. Энэ жил Нью-Йорк Knicks авраг болох хэрэгтэй. Баг нь үнэхээр байсан юм байна гэдэгтээ бүр 100% өөртөө одоо дүгнэлтээ гарсан. Яа тэгэхээр бид нар дахиад авраг авахын тулд дахиад 100-аад тоглолт хийн гэж байгаа байхгүй. Үгүй авраг авахын тулд 1000-аад ч тоглолт хийдий. Насаараа хүлээд энэ авраг цолж чинь. Michael Jordan хизээ авраг авсан ахтай. 6 жилийн дараа авсан. LeBron James хэдэн жилийн 7 8 жилийн дараа. Харин тий. Өөр ингэж хүмүүс ингэж явах хөстэй замаар 2011 онд авсан ч дээ бро 8 жилийн дараа авсан. Trey Young плей-оффт нэг амжилттай рон хийчихэд аврагч болоогүй шүү дээ. Хичээл тоглож үзсэн шүү дээ. Дараагийн сизон юу лээ? Сизний тоглолтог уйдахтай байна. Шууд плей-офф тогломоор байна гэдэг. Одоо тэр хаана вэ? Тэгэхээр юмыг don't skip step те. Юусе алгасаж шат алгасаж алхаж болохгүй. Бүх шатыг л давах. Дээрээс нь наад чи ингэж тэр юу илэрхийлж ийм гэхээр энэ хүн авраг авахд бэлэн болоогүй юм байна гэдэг надад жишээ нь харуулж байгаа. Авраг гэдэг чинь тийм амархан ирдэг зүйл биш гэдгийг бас надад зүйл харуулж байгаа байхгүй. Тэрийг ойлгоогүй нь авраг авахд хүн чинь бэлэн болох хэрэгтэй байхгүй. Jalen Brunson энэ жил бүх хүнд хүлэн зөвшөөрөгдөж чинь. Яг л тэр бэлэн болцсон байсан байхгүй. Тийм учраас бүгд хүлэн зөвшөөрж байгаа. Wemby болоогүй байсан юм байна. Тэр хэлж байгаа хүнээс харахад дахиад 100 тоглолт хийх юу ч биш. Дахиад магадгүй 100 биш гэрэгчл төрөл гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Байхгүй. Тий. Гүг Wemby сайн л да гэхдээ дараагийн 2 3 жил төрөл гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Багын сайн биш бол тэгэхээр Одоо биш дээ. 100 тоглолт хийх үл яг үндэ инээдэн бохгүй юу. Тэгэхээр тийм зүйл ярьж байгаа гэдэг бол энэ хүн бэлэн биш байна. Яг зөв. Чи өмнө хэлжсэн шүү дээ. Одоо Wemby-г хамгаалах хүмүүс бүрдүүлнэ те. Одоо энэ Spurs-ыг хамгаалах энэ жил Нью-Йорк Knicks авраг болсон ч гэсэн Одоо Нью-Йорк Knicks-ийн эсрэг баг барихгүй шүү дээ. анти Bronson эсрэг баг барихгүй шүү дээ. Тийм. Одоо Wemby-гийн эсрэг баг барьж байгаа учраас өнөөдөр Boston Celtics баг яг хэдхэн цагийн өмнө Milwaukee Bucks Giannis Antetokounmpo-г авъя гэдэг санал албаасаар тавьсан байна. Дараа удирд өнөөдөр сайл хэдий эхэлсэн байна. Яг одоо энэ секци. Wemby-гийн эсрэг баг барих зорилготойгоор. Тэр эн чинь юу гэхээр Spurs тийм потенциал байна. Гэхдээ тэд өөрсдөө бэлэн байх уугүй юу гэдгийг эндээс бас сонирхолтой. Гэхдээ Spurs-ийн фэнүүд бол би эхний энэ удирдалтаа тийм disappoint байгаа гэж бодохгүй нэ. Тэгэх юм бол яг үндэ Spurs плей-офф орно. Гэхдээ финал гараад ирчихсэн би л хүлээлтгүй байсан. Spurs-ийн фэнүүд ч гэсэн тийм хүлээлт байгаагүй л хөө. Энэ чинь удирдал эхэлж хахад Wemby-тэй ямар ч сан плей-оффт орох нь бол тодорхой байсан. Гэхдээ тийм NBA-ийн финалд орно гэдэг нь бол эргэлзээтэй л байсан болов уу гэж бодож байна. Гэтэ Spurs энэ зүүн нэлийн том өөрчлөлтийг хийн. Тэр өөрчлөлтийн дайрах үхээр мэдээж De'Aaron Fox-оор дайрах хэрэгтэй. 50 саяын гэрээ нэр хүлээлээс эхэлж байгаа. Тий. 50 саяын Гэхдээ 224 ирэх дөрөв үлрэл биш үү? 220 сая өгнө шүү дээ энэ үнд. Тэгэхэд яаж тоглосон сая? финалийн 5 дахь тоглолтын дээр чухал мөчөнд 4 дахь тоглолтын дээр гаргасан тэрний алдааг нь бол бүр ярмаарг байгаа. Тэр бол тим 50 саяын тоглогч битгийвэл зүгээр л заалан тоглож байгаа
сагсан бөмбөгийн жоохон туршлагатай хүүхэд тэр бөмбөгийг довтлохгүйгээр тойроод гарах хэрэгтэй гэдгээ мэдж байгаа. Бүгд. Дундаж хэмжээний сагсан бөмбөг тоглодог хүмүүс. Тийм өндөр левел тоглодог байх ч албагүй. Хожиж байгаа баг нэг оноогоор хожиж байгаа бол цагаа барьж байгаад алдаа авна гэдгийг хинч цуурлын 5 тоглолтын дээр De'Aaron Fox 7 оноо 5 оновчтой дамжуулт. Энэ 50 саяын үр дүн мөн үү? No. Бид нар яг тэрийг харлаа. Үгүй заагүй. De'Aaron Fox муу тоглогч юу? Би бол тэгж хэлмээргүй. Зөвхөн одоо энэс Энэ цуурлын дээр Wembanyama De'Aaron Fox тохирохгүй юм байна. Wembanyama үгүй De'Aaron Fox Dylan Harper-тай хинтээ Castle-тай тохирохгүй юм байна. Зөвхөн Wembanyama биш. Тэгэхээр Dylan Harper ч өчигдөр хинт Vassell сэтгүүлчтэй ярьж байгаа хэвлээ уралдаар ярьж байгаа. Dylan Harper энэ жилжингээ тоглож байгаа минутанда сэтгэл хангалуун байгаагүй. Тоглож байгаа ролондоо сэтгэл хангалуун байна. De'Aaron Fox бэлтчихээр гараанд гарчаа De'Aaron Fox үрээд ирэнгүүт сэлгэнд орчдөг. Энэ зүйлд ерөөсөө одоо юу гэдэг сэтгэл хангалуун байгаагүй. Тэр хүнд би энийг тоглож чаднаа, би Wembanyama-гийн 2 дахь байж чаднаа гэдгийг энэ плей-офф чанга харууллаа шүү. Тим амбиц тэр өөрт нь байгаа. одоо тэгвэл ингэж болно. Одоо яг San Antonio Spurs нэг өөрсдөө хийхгүй нэг PF дээр хүн нэмж аваад ч юм уу те эргжил яг бүрэлдэхүүн дээр дайрцахад авраг болчихоор байна гэж харж болно. Гэхдээ Dylan Harper хуу хүн талаас энийг хүлээхгүй байхгүй. Яг зөв. Би яг ийм багийнхаа би бүр номер 2 болчлаа шүү дээ Wemby-гийн ард. Stephen Castle-ыг ализийг гүйцэх юм байна гэдгийг харуулчлаа. Тийм байхад би яагаад сэлгэнээс тоглох хэрэгтэй ингэж ямар ч хүн бодно. Тэгээд Spurs угаасаа Dylan Harper-ыг ирчил сэлгэнээс тоглох юм бол энэ тоглогчийн хөгжлийг нь угаасаа боосоо зовсон тий. Тэгэхээр De'Aaron Fox-ыг сэлгээр рүү хийн гэдэг утгагүй 50 саяын тоглогчтой. Тийм учраас De'Aaron Fox-ыг ирчил угаасаа явуулж таарна. Тэгэхээр Fox-ыг явуулчаар бас нэг туршлагатай тоглогч хэрэг болно. Гэт өөрчлөлтүүд угаасаа энэ багт хийж эхэлнэ. Dylan Harper шиг тоглогчийг сэлгээнд байлгана гэдэг бол отоо гим тэрэг болох байхгүй. Тэгэлгүй байх тий. Тэр нэг Spurs-ийн менежер сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуц ерөнхийлөгч Greg Popovich бол мэдхийн дээр мэдж байгаа. Тэгэхээр San Antonio Spurs баг өөрчлөлт айсвэ. Тэр өөрчлөлт харин хинээр дайрах бол De'Aaron Fox-аас эхэлнэ. Уусаа бид ингээ харж байгаа байхгүй. Өчтөр ингээд ер нь би нэг найстаар харж байгаа. Нью-Йорк Knicks хожно яагаад гэвэл арай deep. Яагаад deep гингүүтэй шүү дээ те. Гардаас нь гарч ирж байгаа тоглогч одоо Jordan Clarkson ч юм уу, Mitch Robinson ч юм уу гайхалтай биш. Гэхдээ янз бүрийн тоглогч нар байгаа байхгүй. Янз бүрийн юмар ашиглаж болж байгаа байхгүй. Одоо жишээ нь Karl Anthony Towns, OG Anunoby foul trouble болоод гарчингууд Jose Alvarado ч юм ингээд нэг юм сонь юмар ингээд юм хийгээд нэг бол өндөр нэг бол нам анти янз бүрийн хүмүүс байгаа. Jeremy Sohan орж ирж Яг зөв. Тэнгүүт San Antonio Spurs бүгдээр guard heavy, дандаа guardуудтай. Орж ирж байгаа Dylan Harper, Cornelius Stotts бол Dylan Harper, Keldon Johnson тэгээ болоо. Тэгэл дандаа жижиг гэв. Ерөөсөө сагсан бөмбөг өөрсдөө байхгүй. Keldon Johnson SF-тэй. Keldon Johnson SF гэхдээ дамхан SF. Тэг чи өндөр биш л дээ. Яг миний зүгээр нэг ийм байт юм. Авраг авсан баг болгонд нэг сайн SF байдаг. SF гэдэг чинь сагсан бөмбөгийн балансыг барьдаг юм баггүй. Миний хувьд. Миний одоо өөрийн теоремор бол SF сайтай баг авраг болдё. San Antonio Spurs энэ жил SF сайн SF байгаагүй. Тэрний юу гэхээр жигүүрийн тоглолтыг нэмдэг, хамгаалтыг хариуцдаг. Одоо чи New York Knicks тарах юм. OG Anunoby тэр нь байла. Хэн нөгөө ингээд авраг авсан бүх багуудыг ингээ харах юм бол Golden State Warriors багт хэм байсан тийм үү? SF нь Iguodala байлаа. Тий. Ингээд Cleveland Cavaliers SF тийм байсан. LeBron James good за ингээд Paul Pierce, Boston Celtics 2010 он 8 оны Paul Pierce, Lakers Ron Artest, Trevor Ariza, Dallas Shawn Marion сайн SF-д үргэлж байдаг. Энэ жил сайн SF San Antonio Spurs хэм байсан. Keldon Johnson байсан. Босton дандаа хамгаалагч нар. Keldon Johnson сэлгэнээс тоглож байсан. Keldon Johnson тэгээ энэ сайн SF байсан уу? Мэдээж сайн тоглосон шилдэг 6 тоглогч. Гэхдээ аврах хэмжээний SF бол байгаагүй. Тэгэхээр би Spurs-ийг ирэх үйлрэлд SF PF нэмээд Fox-ыг бол ороод ирэхэд энэ биг аврал гэж харж ийн л да. Spurs-ийн фэнүүд тайвшир. Энэ бол дөнгөж эхлэв. Spurs энэчнээс дээшээ өнөхөр доош явах. Тэд нар цалингийн төс байна. Draft pick-үүд байна. Том гэрээтэй De'Aaron Fox байна. Зүгээр De'Aaron Fox-ыг яхад одоо баг free agency-гээр баг авах штэ. Зөндөө том нэрвдээ штэ. Би хилээл байгаа шүү. LeBron James байна. Kawhi гарч иж магадгүй. Тэгэхээр зүгээр энэчнээс бол дээшээ л явна. Өө нэр Kawhi буцаа Spurs төчнөгөл классико. Тийм штэ. Тэгээд аврах штэ. Тий, тэгэхээр энэ зөвн бол хамгийн их бас
одоо юу гэдэг хөдөлгөөн хийх багуудын нэг бол Spurs яалтчгүй байх хэрэгтэй. 2022 оны Golden State Warriors багт Andrew Wiggins яаж тоглолоо? SF дахиад SF тий. Ямар SF ямар чухал вэ гэдгийг энд эргээд сануулж байгаа юм. За энэ бол гэхдээ Spurs-ийн одын хилдгээр аялал уртыг хэлж байгаа учраас яарах шаардлага байхгүй. Wemby ч яарах шаардлагагүй. Харин одоо хоёул авраг баг дээр төвлөрөө л даа. New York Knicks багийг авраг авна гэдгийг за одоо ингээд төрүүлсэн ч айгүй болгон би мэдчихсэн гэж гарч ирэх байгаа л да. Тэр угаасаа тэгдэг. Гэхдээ өдрөл эхлэхээр New York Knicks багийг авраг авч байгаагаар төсөөлсөн хүн их ховор байсан. Плей-офф хэлж байгаад 3% байсан гэж бид нар хэлсэн шүү дээ. Аврах магадлал. Тэр чинь хийж идэхгүй байсан л шинж واخгүй юу? Гэхдээ тэд авраг авахдаа төгс үйж чадлаа. Үнэхээр төгс үйж чадлаа. Гайхалтай байлаа. Тэгээд багаараа бүх одоо юу гэдэг гол нь багаараа ирүүл байлаа. Тэ. Бүтлээс хол байлаа. Авраг авах дандаа яндаа гүдэг штэ. Яндаа гүдэг тий. Бүгдээр бүх юм нь яг ингээд одоо юу гэдэг хөхтөө хөгжим шиг амар гоё хөгөлцөө хөгжим шиг л байлаа шүү. Сэлгээгээ сайн ашиглаж исэн Майк Браун дасгалж болж энэ сэлгээ нь ажиллаа финал дээр тий. Бүтэн плей-оффын дурш баг нь гоё амралттай байлаа. Ердөө 19-ийн тоглолт хийгээд авраг олсон гэж NBA-ийн түүхэнд 2 тургуй зүйлт болж байгаа тийм. Lakers 16-1 2001 онд 2001 он. Тийм. Detroit яадаг. Хождог нь тий. Биш юу лээ Philadelphia хождог. Philadelphia Iverson нэг хожлоо. Detroit хожигдсан. Нэр тэрийн хожлоо авдаггүй. New York Knicks баг бүх зүйл нь бүрэн болцсон байлаа. Гэтэ Karl Anthony Towns-ийн хувьд шүүмжлэмээр зүйл байгаа нь багийн номер 2 хүн финалийн 5 дахь тоглолтын дээр 2 оноо авна гэдэг бол энд харуулцлагагүй. Дээрэс нь талбай дээр тоглолт болгоно маш цөөхөн минутыг бүр цуврал ахих тусам талбай дээр өнгөрөх минут нь алдаанаас нь болон цөөрөдсөн. Харин Anthony Towns-ийн уналтыг хэн нөхөж гардсан бэхээр OG Anunoby нөхөж гарч багийн 2 дахь лидер болсон. Тэгэхээр тэр нөгөө TP гээд тэгээд дараа нь ингээд Jalen Brunson нөө OG Anunoby MVP юм уу гэдэг яриа хүртэл гарч хүмүүсийг эргэлзүүлсэн шүү дээ. Тэгэхээр яалтчгүй энэ 5 тоглолтод Finals-ийн 5 тоглолтод хамгийн жигд тоглосон үзүүлэлтээр ч гэсэн ер нь бол оноо, rebound, assist-аар ч гэсэн ер нь бол хэм all around play гэлээ шүү дээ OG Anunoby. тэгээд энэ шигшээ цуурлын турш нэг л зүйлээс бусд нь New York Knicks бүгд таалагдлаа. Ямар том од фэнүүдтэй энэ те Taylor Swift-ийг бүжиглүүлж чадчих энэ тэд нэр те. Үнэхээр гэхдээ New York Knicks-ийн New York хотын хөгжүүн дэмжигчдэр бол спортын соёлоос бол хитрхи хол байна гэдгийг харлаа. Тэд бүр 17 настай Spurs-ийн фэнийг бүр эмнэлэгт комд орж очлон зэхэнд ортол нь тэрэгцэртэй хүслийн бэрхшээлтэй настай хүнийг шоглож ийн тийм Spurs-ийн фэнүүдийг цагдаагийн хамгаалалт авч бүр ингэж хотоос гарах хүргэж ийн. Тэр баяр аврагын баяраа тэмдэглэл сургуулийн автобус шатаасан байна. Гудамжинд байгаа машинуудыг эвдэлж хэмхэлсэн байна. Тэр гудамжид бол юу вэ? Тэр бүр үнэхээр баламд фэнүүдтэй юм байна. Гэтэл гэдгийг харлаа. Техас болохоор New York Knicks-ийн фэнүүд адилхан бар нэнийгээд хөгжилдөөд ингэж үзэж болж ин хэрэг чинь ямар аимшигтэй бүдүүлэг орк байваа гэдгийг харлаа да. Тий, өчтөр ингээд маа найз гэж аахгүй хажуу суучаад би New York Knicks-ийг хожоосоо гэж бодчих. Гэхдээ фэнүүдийг харах юм бол би хожигдоосоо гэж бодож байна гэж аахгүй. Зөвхөн фэнүүдийг харахаар. Баг нь бол талбай дээр бол гоё яваад байдаг. Тэнгүүд юун дээр одоо юу гэдэг талбайгаас гадуур, ортонгоос гадуур тэр New York хотод бүр ингээд жинхэнэ одоо жунгл шиг болж тээ. Гэхдээ энэ New York Knicks багийн аврагын цом ерөөс энэ ганцхан өдөр энэ жил бүрдчихэв. Энэ жил барьчихав. Энэ багийг бүрдүүлэхийн тулд маш их зүйлийг хийж хэлсэн. Том солилцооныг хийсэн. Michael Bridges-ийг 6 драфтыг 5 драфт ирэхээр авсан. 5 драфт ирэхээр авсан шүү дээ. Тэгжиж энэ авраг багийн хамгаалтыг бүрдүүлээ. Гэхдээ юунаас энэ бүхэн ихсэн бэ гэхээр Jalen Brunson гэдэг тоглогчийг аваад энэ тоглогч аваад гэрээнийхээ сонголтыг хийхдээ өөрөөсөө $113 сая хасаад хэдүүлээ авраг баг бүрдүүлээ, сайн баг бүрдүүлээ. Тийм учраас би өөрөө ингэж золиос гаргая гэдгээ илэрхийлж чадсанаар энэ аврагын цом эхэлж байгаа юм. Яалтчгүй. Үгүй бараа бид нар түүхэнд нь шүү дээ. Энэ олон 113 сая штэ. 113 сая хийх мөнгө лээ те. Ингээд өрөөнд өрөө тавих юм бол ямар их доллар болох вэ те. Тэрийг ингээ хасаа. Бид нар тийм одоо юу гэдэг хасдаг тоглогч аягүй цөөхөн мэдэх хөхгүй. Dirk Nowitzki мэднэ. Stephen Curry мэднэ. Өөр их юм байгаа. Бараг team dog те. Гэхдээ тэд нар бол 100 хэдэн саяар хасаагүй штэ.
Тэгэхээр чин Jalen Brunson тэгээд анхны аварга авч байгаа. Ямар одоо LeBron James 4 аварга авсныхаа дараа би цалингаа хасахгүй юу гэдгийг ярилцсан гэдэг юм ярьж байгаа үлээ тий. Анхныхаа аваргыг авж байгаа хүн тэгж хасч ийн гэдэг ч юм бол энэ бол бидний урд өмнө ойжод хараагүй тийм одоо үйлдэл واخгүй. Энэ 113 сая долларын цалингийн цэсний ачаар юу үйлсэн бэ гэхээр Michael Bridges-ийг авах боломж гарч ирж байгаа. OG Anunoby-г үлдээх цалингийн зай гарч ирж байгаа. Энэ хоёр тоглогчгүй бол аварга авахгүй байсан гэдгийг биднээс финалийн хамгаалтан дээр харлаа шүү дээ. Энэ хоёр гүгээр энэ аваргыг төсөөлөх ямар ч боломж. Тэгэхэд энэ хоёрыг авч үлдэх тэр боломжийг 113 сая доллараар Jalen Brunson өөрөөсөө гаргаж өгсөн гэдэг баг халааснаас гаргаж өгсөн гэж хэлцэтгэд буруудахгүй болоо. Тэгэхээр Jalen Brunson одоо гэрээний талаар би чам амар гоё стори ярьж үзээ. Dallas Mavericks шүү дээ. Яг тийш одоо. Dallas Mavericks шүү дээ. Jalen Brunson free agent болдог жил season эхлэхийн өмнө шүү дээ. Brunson Dallas Mavericks гэсэн. 3 жилийн 55 саяг хамгийн тулгаж өгөх одоо боломж байсан байгаа тухайд. Тэнгүүд гэсэн шүү дээ. 3 жилийн 55 сая. 1 жилийн 13, 14 сая гэсэн үг зэ. Авъя гэсэн гэж байна. Season эхлэхийн өмнө. Тэнгүүд бид нар ярилцъя гэсэн. Ерөнхийдөө бол ер нь бол татгалцсан. 20 тоглолт 25 тоглолт явлаа. Дахиад тавьсан гэж байна. 55 сая. гэрээе. Тийм, гэрээе. Эйжент нь Bronson дэвш тэгээд тэгсэн гэдэг байхгүй. Чи юун 55 сая. Тэрнээс илүү үн үрэн штэ. Чи бусад багуу зөндөө чамд офер өгнө гэсэн чи Jalen Brunson би ер нь бол баталгаатай юм юм. Би хизээ тийм мэдэхгүй штэ. Ер нь бол тийм тоглогчнор бид нар мэдэн штэ тий. Баталгаатай гэрээ хийх гээд үлдчихдэг. Би баталгаатай гэрээ мөрийн 55 сая ямар чи 2 удаа reject хийсэн бохоо Dallas Mavericks. Тэгээд free agent болонгот нь New York Knicks 4 жилийн 100 сая өгсөн шиг санагтаад энэ буруу санах бол буруу санаад авал. Тэгээд New York Knicks руу явчихсан. Тэгэхээр чи юу гэсэн юм бэ? Dallas амар том фейлдсэн боостой тэн дээр. Энэ юу л байна л да. Бидгүй Mark Cuban бол ингэж ярьж байсан байхгүй юу? Бид нар Jalen Brunson-ыг бодтоор авч үлдэх ямар ч шанс олдоогүй. Яг гэх юм бол New York Knicks аль хэдийн лоббого эхэлсэн байсан, аавын туслах тасгалжуулагчаар авсан байсан. Бид нар ингээд мөнгө санал болгоод ч баг юу авахгүйсэн, авч үлдэж чадахгүйсэн гэж яриад байгаа байхгүй юу? Тэр чинь Brunson өөрөө үлдээ мөнгө авъя гэсэн юм биш үү? Хараа. Одоо тэр чинь нөгөө finals руу гарч Western Conference finals руу гарч байгаа шүү дээ. Юунд тожигддаг? Warriors тожигддаг. Warriors тэр жил авраг болсон те. Тэр хүртлээ явахдаа шүү дээ. Luka Doncic бэлтээд Jalen Brunson бараг чирсэн шүү дээ. Ер нь бол. Тийм. Плей-офф. Warriors хүртлээ бараг. Тэгээд гол нь season ингээд дууссаны дараа хожигдоод дууссаны дараа Mark Cuban хэвлэлийн баг хурлаа тэгж хэлсэн гинэ. Бид нар Jalen Brunson-д хамгийн их мөнгийг өгч чадах бага. Бид нар аваад үлднэ гэж хэлчихэд Jalen Brunson руу яриаг. Нүгсэндээ Юу ч тийм negotiation хийв. Өөртөө явуулсан баг. Тэгэхээр зүгээр Mark Cuban арьсаа өмгөөлж дараа нь арьсаа хамгаалж годлоо ярьсан байна. Jalen Brunson-ыг өнцгөөс алах юм бол. Би бол өөр бодолтой байсан байхгүй өөр мэдээлэлтэйсэн. Brunson угаасаа аавыг аваад New York Knicks лоббиж байгаа авчлаа гэж бодож исэн чинь тэгвэл Dallas үнэхээр тэр дунд Mark Cuban үнэхээр тэнэг алдаа гаргаж ирсэн юм байна. Тийм. 100%. Араа одоо бид нар ийм юм ярих хэрэгтэй байхгүй. Jalen Brunson-ыг явуулсан нь Dallas-ийн алдаа юу, Luka-г явуулсан нь Dallas-ийн алдаа. Аль нь хамгийн том алдаа? Хоёулаа алдаа. Хамгийн том алдаа. Алдаа нь аль нь? Одоо яг үнэ асуултыг өнөөдөр асууж байгаа шиг өнөөдөр мэдээж Jalen Brunson-ыг явуулсан хамгийн их алдаа. Luka ч солилцоо штэ. Тий, юм авсан бохгүй зөрүүлээд яа. Солилцоо штэ. Тэгээ тэр situation чинь ингэж болоод AD битээ Kyrie Cooper Flag-тай болцсон. Тий. Тэгээ тэрийгээ цааш нь ингээд солилцоо 8-нд тэгээд ингээд юм авсан. Jalen Brunson-ыг зүгээр л алдсан бохгүй. Тий, юу ч авах хоосон явуулсан. Тэгээд тэр нь ингээд энэ бэг авраг болцсон ингээд боддоо. Одоо Nico Harrison гээл бүгдээ ингээл Luka-г явуулчлаа гэд хүмүүс ингээл үгүй яддаг штэ тий. Хамгийн том балдаг бас Mark Cuban өөр хийсэн баг. Хэрвээ Jalen Brunson хаваад үлдсэн бол NBA-ийн финал гэж явж ах чи. Финал энэ авраг гээд явж ах байлаа штэ эн чинь тий. Угаасаа амжилт үзүүлсэн Jalen Brunson ямар сайн хүч орж илаа. Гэхдээ магадгүй Dallas-аас явсан зөв магадгүй биш одоо зөв болсон харагдаж штэ. Хэрвээ Dallas-ын сэлгээнд
сэлгэнд байсаар байсан бол хизээч Хөгжигийн дор байсан бол. тий хизээч ийм тоглож болж хөгжихгүй байсан ба хизээч авраг болохгүй байсан ч байхыг үгүйсэхгүй. Яг тэрийг бид нар Далластай бас харж ирсэн. Санааны MVP лав хизээч болохгүй. Стив Нашийг мэднэ шүү дээ. Стив Наш Далласаас яваа Phoenix Suns тэтгэлсэн шүү дээ. Тий. Брансон бас одоо яг тэгж Яг тэгж байгаа. тэр жимээр яваад зам гаргаж байна. Тэгэхээр Dallas Mavericks баг ямар гоё боломжийг зүгээр тавиад явуулсан бэ гэдгийг эндээс харж байна. Нөгөө талаар Брансон хүүний хувьд ямар чухал шийдвэрийг гаргасан бэ гэдгийг харж байна. Финалын MVP боллоо, NBA-г авраг боллоо. Энэ тоглогч түүхэнд үлдчихлээ. Одоо авраг гэж дурсагдсан хүлээн зөвшөөрөгдлөө бүх хүн хүлээн зөвшөөрлөө тийм үү? Тэглэв. Яг нэгсэн авраг болсон улирал, гайхалтай улирал, NBA-г улирал хаалга үгээр хааж байна. Гэхдээ подкастын маань хувьд энэ жил Premier Sports-уугаар гарсан 7 хоног болгоны 5 гарагт. Гэхдээ одоо бид хоёрын хувьд арайхан дуусаагүй. Яг гэвэл бид хоёрыг NBA драфтлаж гин, free agent-ийн үлээж гин, солилцоо нэмээд Янцын солилцоо, LeBron хайчихуу, тэ Kawhi Leonard яах уу, Boston Celtics-ийн үрхөөгээд дараа удаагийн өрсөлдөөнүүдийн тухай яриа эхэлж байгаа юм учраас сувгаас subscribe дараад бидэнтэй хамт байгаарай гэж хүсэн байна. Game Point Podcast-ын 39 дахь дугаарыг нөрөөд өндөрлж байна. Бидэнтэй энэ удаагийн душ хамт байсан ивент тэтгэгч болох Joint Movement Club-ын Social Pay ивент тэтгэгч нартай баярлалаа. Хамт байсан, үргэлж хамт байдаг, коммент харамгүй хэлгээдэг, бидээрээ үзэл бодол санал зүрдэг, дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Podcast цаашдаа үргэлжлэн шинэ мэдээлэл авч явахыг бол subscribe дараарай гэж хэлмээр байна. LA Hot-оос Од Ялт 2 та бүхэнд хамт байлаа.